За сайн байцгаана уу хүүхдүүд. Багш нь өнөөдөр та бүхэндээ тэлээ хичээлээр гарсан жиг хөдөлгөөнийг графикаар илэрхийлэх гэсэн давтах дасгалын хичээлийг өнөөдөр та бүхэндээ багш нь ороход бэлэн болоод байна. За өнөөдрийн хичээл жиг хөдөлгөөн гэж юу вэ? Жиг хөдөлгөөнийг графикаар хэрхэн илэрхийлэх вэ? За мөн хөдөлгөөний бодлого, дасгал бодлого, гэрийн даалгавар гэсэн агуулгатайгаар өнөөдрийн хичээлийг багш нь бэлтгэж үзүүллээ. За жиг хөдөлгөөн гэж. За бид нар тэлээ хичээлээр жиг хөдөлгөөнийхөө тухай мэдчихсэн байгаа. За ижил хугацаанд тэнцвүү зам явах хөдөлгөөнийг жиг хөдөлгөөн гэнэ. За жиг хөдөлгөөний туршид бол хурдан, ямагт тогтмол байна. За жиг хөдөлгөөний хурд гэдвэл биеийн туулсан замыг харгалзах хугацаанд нь харьцуулж биеийн хурдыг тооцоолдог. За дэвтэр дээр тэмдэглэл хийгээрэй хүүхдүүдээ. За мөн тэлээ хичээлээр хурдны талаар үзсэн байгаа. Энийг дэлгэрүүлээд тэмдэглээрэй. За хурд физикэмжтэн, биосфер тэмдэглэн, физикэмжтэн болгоо маань тэмдэглэгээтэй байгаа. За мөн томьёо нь энэ байна. Үндсэн нэгж нь метрийг хуваах нь секунд. За туслах нэгж нь километрийг хуваах нь цаг, километрийг хуваах нь минут, километрийг хуваах нь секунд, милийг хуваах нь цаг. За хэмж хууч нь спидометр. Машины спидометрээр хурдыг хэмждэг байх нь бид нар мэднэ. За мөн жиг хөдөлгөөнийг хэрхэн графикаар илэрхийлэх тухай бас бид нар тэлээ хичээлээр мэдсэн байгаа. Багш нь үүнийг та бүхэнд сэргээж өгье. За энэ багш нь хүснэгтэнд хугацаа, зам, хурдтгалын утгыг авсан байна. За энэ маань бидний нөгөө тэлээ хичээлээр гарсан туршилтын утгууд байгаа. За үүнийг ашиглаад багш нь жиг хөдөлгөөний графикыг та нарт эргэн сануулъя. За жиг хөдөлгөөний хувьд бол зам хугацааны хамаарлын график бол шулуун байна. За өөрөөр хэлбэл хугацаа өнгөрөх тусам явж байгаа зам маань ихснэ гэсэн үг. За хурд хугацааны хамаарлын график бол за хурдны график бол хугацааныхаа тэнхлэгтэй параллел байна. За яагаад гэвэл хурд маань жиг хөдөлгөөний үед ямагт тогтмол байна гэсэн учраас нэг утга авах учраас хугацааныхаа тэнхлэгтэй параллел байх юм байна. За хурд хугацааны хамаарлын график өгөгдөөд графикийн дор хашигдсан энэ дүрсийн талбай бол тухайн бие явсан замыг илэрхийлдэг. Замыг илэрхийлнэ. За хурдтгал хугацааны хамаарлын график бол за өөрөөр хэлбэл жиг хөдөлгөөний үед бол хурдтгал гэсэн хурдтгалын тухай ойлголт байхгүй учраас хурдтгал нь тэг байдаг учраас график бол хугацааныхаа тэнхлэгтэй давталж зургаддаг юм байна. За эднийг бид нар тэлээ хичээлээр бас мэдээд авсан байгаа. Мөн та бүхэн сэргээгээд дэвтэртээ тэмдэглэж аваарай. За жиг хөдөлгөөний нэг бодлого өгье. За 2 бие харгалзан 4 м/сек, 8 м/сек хурдтай хөдөлжээ. За тэгэхээр бид нар мэдж байгаа хурд гэдэг бол нэг хугацаанд явсан зам буюу 4 м/сек, 1 секундэд 4 м зам, нөгөө бие нь 1 секундэд 8 м зам туулсан гэсэн санааг илэрхийлж байгаа. За нэгдүгээрт нь адны тэдгээрийн хөдөлгөөний зам хугацааны хамаарлын диаграммыг эхний 5 секунд хүртэл байгуулна уу? 2 биеийн 3 секунд суулгах замыг олоод жишнэ үү? 16 м зам таргалзах хугацааг олоод дүгнэлт хийнэ үү? 2 биеийн хөдөлгөөний хурд хугацааны диаграммыг байгуулна гэсэн даатгавруудыг бүгдээрээ гүйцэтгэх нэ. За нэгдүгээр асуултанд хариулъя. Зам хугацааны хамаарлын диаграммыг эхний 5 секунд хүртэл байгуулна. За үүнийг диаграмм байгуулахын тулд бүгдээрээ эхний 5 секундэд тухайн биеуд явсан замуудыг олж хүснэгтэнд байрлуулсан байна. За 4 м/сек, секундэд 4 м юм чи 2 секундэд 8, 3 секундэд 12, 4 секундэд 16, 5 секундэд 20 м зам явсан. За 8 м/сек хурдтай явсан бие маань 1 секундэд 8, 2 секундэд 16, 3 секундэд 24, за 4 секундэд 32, 5 секундэд 40 м зам явсан. Тэгэхэд бүгдээрээ эхлээд ингээд хүснэгтээр
зам хугацаа замынхаа утгыг олж хэрэгтэй. За ингээд замынхаа утгыг олчвол бид нар маш хурдан графикийг бол байгуулчих нь. За хэвтэ тэнхлэгтэр хугацаагаа аваад босоод тэнхлэгтэр замаа аваад за тэгээ харгалзах цэгүүдээ олоод графикийг байгуулсан. За энэ маань хөдөлгөөнийг илэрхийлж байгаа. Хугацаа өнгөрөх тусам зам маань ихснэ гэдгийг харуулсан шулуун графикуд байна. За тэгээд энэ ерөнхийдөө бол энд 1 секундэд 4 м, нөгөө бие маань 1 секундэд 8 м зам явсан. Тэгэхээр харгалзан секундэд явсан замууд нь бол өөрөөр 8 м секунд хурдан явсан биеийн зам бол секунд тутамд ингээ их байгаа гэдэг нь бол эндээс харж байна. Өөрөөр хэлбэл график маань хэвтэ тэнхлэгтээ үүсгэх өнцөг маань ихсэх тусам хурд ихсдэг гэдэг нь бас эндээс харагдаж байна тийм ээ. За тэгэхээр шулуун графикны маань хугацааны тэнхлэгтээ хэвтэ тэнхлэгтээ үүсгэх өнцөг маань ихсэх тусам хурдны утга маань ихсэхнэ гэдгийг эндээс бас харж байна. За хоёрдугаарт нь хоёр биеийн 3 секунд туулсан замыг олоод жишнүү гэж байна. За бидний 3 секунд энэ байна. За 3 секунд 4 м секунд хурдтай явсан маань 12 м зам явсан. За 8 м секунд хурдтай явсан зам маань 24 м зам явсан байгаа. Эндээс бас графикээр харж байна. Тэгэхээр ижил хугацаанд их зам туулсан бие хурдан байна гэдгийг бас эндээс яг олж харж болох юм. 3 секундын хугацаанд 8 м зам туулсан их зам туулсан байна. Тэгэхээр энэ ижил хугацаанд их зам туулсан бие маань хурдан байдгийн байна гэдгийг бас эндээс олж харах юм. За дараагийнх нь 16 м замд харгалзах хугацаа олж дүгнэлт хийнэ гэсэн байна. За 16 м зам маань гэдэг маань энэ. За 8 м секунд хурдтай явсан бие маань 16 м замыг 2 секундын хугацаанд туулсан бол за 4 м секунд хурдтай явсан бие маань 16 м замыг 4 секундын хугацаанд туулсан байна. Тэгэхээр эндээс бол ижилхэн замыг бага хугацаанд туулсан нь хурдан явсан гэдэг нь харагдаж байна тийм ээ. 16 м замыг бол бага хугацаанд туулсан нь хурдан буюу 8 м секунд хурдтай би 2 секундын хугацаанд туулсан байна. Тэгэхээр ижил хугацаанд адил замыг бага хугацаанд туулсан нь хурдан болох нь эндээс харагдаж байна. За гээд нь хоёр биеийн хурд хугацааны диаграммыг байгуулна. За жиг хөдөлгөөн учраас нэг биеийн хурд 4 м секунд тогтмол нөгөө биеийн маань хурд 8 м секунд ингээд тогтмол учраас жиг хөдөлгөөний хурд хугацааны хамаарлын график маань хэвтэ цэнгэлэгтэй параллел байна гэсэн. За тэгээ мөн хэлсэн тийм ээ. Хурдны дор хашигдсан энэ дүрсийн талбай бол бие явсан нийт замыг илэрхийлнэ гэж. Тэгэхээр 4 м секунд хурдтай явсан биеийн 5 секундын хугацаанд явсан зам гэдвэл энэ дүрсийн талбайд тэнцүү 4 5 гээд 20 м зам явсан гэдгийг бас графикнаас шууд хурд хугацааны хамаарлын график үзэн тохиолдолд графикнаас бас бид нар бие явсан замыг олж болдог. За мөн 8 м секунд хурдтай явсан биеийн хурд хугацааны хамаарлын диаграмм бол энэ байна. Энэ диаграммын дор хашигдсан дүрсийн талбай бол бие явсан зам болно. Тэгэхээр 8 5 гээд 40 м зам явсан. Ингээд графикнаас бас бид нар бас дүрсийн талбайг нь ашиглаад бие явсан замыг олж болох нэ. За бүгдээрээ жишээ бодлогыг бие дагаад бодцгоё. 2 бие харгалзан 3 м секунд 6 м секунд хурдтайгаар хөдөлсөн бол за эдгээр асуултанд хариулаад багшийнхаа бодсон бодлоготой бодлогоноос хараад энэ бодлогыг бүгдээрээ бие дагаад бодорой хүмүүдээ. За хоёрт нь өснөгтөнд хөдөлгөөний хугацаа ба туулсан замыг өгсөн байна. 2 секунд 0.5 секунд тутамд туулсан биеийн замыг өгсөн байна. За энэ дээр харгалзах хурдтай олж тавих нь бид нар хурдны намыг мэдчихэж учраас хурдтай олж тавиад за тэгээд зам хугацааны хамаарлын хугацаа хурдтгал хугацааны хамаарлын диаграммыг нь бие дагаад байгуулаарай. Хүүхдүүдэд дэвтэртэй байгуулад за багш нартаа шалгуулаарай. За мөн дараа нь жиг хөдөлгөөний жишээ бодлого авч үзье. 2500 км/цаг хурдтай онгоц ба 760 м секунд хурдтай сум хоёрын аль нь хурдан бэ гэсэн
бодлого байна. За хоёр дахь бодлого нь машин 900 м замыг 36 км/цаг хурдтайгаар ямар хугацаанд туулсан бэ? За бид нар жиг төлөвлөгөөний үзснээр энгийн өгүүлбэртэй бодлогонуудыг бас бодож чаддаг болсон байгаа. За эхний бодлогыг бодохын тулд бид нар шууд хараад за 2500 маань 760-аас их гэж жишиж болохгүй юм байна. Яг тэгвэл энэ хоёр хурдны маань нэгж нь өөрөөгөө нэг нь км/цаг нэгжтэй, нэг нь м/сек нэгжтэй. Тэгэхээр заавал энэ хоёр хурдыг жишхийн тулд бид нар заавал энэ хоёрын нэгжийг ижилхэн болгох ёстой. Өөрөөр онгоцвол 1 цагт 2500 км зам явж исэн бол сумбал 1 секундэд 760 м зам явж исэн байна. Тэгэхээр шууд хараад энэ хоёр хурдыг жиших боломжгүй. Заавал ижилхэн нэгжтэй болгож яаж бид нар жиших ёстой. За нэхийн тулд багш нь энд 2500 км/цаг нэгжээ м/сек нэгж рүү шилжүүлсэн байна. За яаж шилжүүлсэн хараа нэхэр 2500 үржих нь 1 км-т 1000 м-г 1000-аараа үржиж өгөө 1 цагт 3600 секунд байдаг учраас 3600 секундэд хуваагаад 694.4 м/сек. Өөрөөр хэлбэл цагт 2500 км зам явж исэн онгоц маань секундэд 694.4 м зам явсан байна. 1 секундэд. Тэгэхээр өөрөөр онгоцвол сумнаас удаа явсан нь харагдаж байна. Тэгэхээр сум хурд явсан. За ингээд ямар нэгэн хурднууд өөр утгатай хурдны утгууд өгөгдсөн байх юм бол заавал ижил нэгжтэй болгож жишдэг юм байна гэдгийг энд ойлгосон. За мөн м/сек нэгжээ эргүүлээд км/цаг нэгж рүү бас шилжүүлж болно. За тэгэх юм бол саяын 3.8 явж. Өөрөөр хэлбэл 3600-аар үржээд 1000-та хуваагаад м/сек нэгжийг км/цаг нэгж рүү бас шилжүүлж болно. За хоёр дахь бодлого харъя. Машин 900 м замыг 36 км/цаг хурдтайгаар ямар хугацаанд туулсан бэ? За энэ бол хамгийн амархан энгийн томьёоны бодлого юм байна хүмүүстээ. За бодлогыг бодохын тулд бид нар эхлээд хамгийн түрүүнд бодлогын өгүүлбэрээс юу өгөгдөөд байна гэдгийг өгдлийг бичиж чаддаг байх ёстой. За 36 км/цаг хурд өгөгдсөн. За 900 м зам өгөгдсөн. За бодлогын олох нөхцөл маань хугацааг олоо гэсэн. За ийм бодлого байна. За бид нар хугацааг олохын тулд түрүүний өгсөн хурдныхаа томьёог бичнэ. За хурдныхаа томьёоноос хугацаагаа олоод за тоон утгуудаа орлуулад 90 секундын хугацаанд туулсан байна. За энд мөн адилхан 36 км/цаг гэж өгсөн. Хурд маань за зам маань 900 м гэж өгсөн. Бид нар хугацаа ардж байгаа учраас хугацааны нэгжийг энэ ард гаргах ёстой. Метр, километр хоёр маань хоорондоо устдахгүй учраас 36 км/цагаа м/сек нэгж рүү шилжүүлсэн байна. Яг энэ түрүүний шилжүүлсэн аргаар шилжүүлээд за ингээд метр гэсэн хоёр нэгж нь устдаад 90 секунд. За хүүхдүүдээ багшийнхаа сайн бодсон бодлогоноос санаа аваад за энэ гурван бодлыг бие тааж бодоорой. За өнөөдрийн багшийн сэргээсэн хичээлийг сэргэн санаж уншаад за бие тааж бодоор гэсэн бодлогонуудыг бодоорой. За сургуулийн 58 дахь удаагийн дасгал 6 59 дахь удасны даалгавар ба 2-ыг хийгээрэй хүүхдүүдээ. За анхаарал тавьсанд баярлалаа. Амжилттай сайн бие тааж суралцаарай. Чи чаднаа. За COVID-19 вирусээс сэргийлж маскаа тогтмол сууж гараа тогтмол угааж хоорондоо 2 метрийн зай бариарай хүүхдүүдээ.